Гэхдээ жоохон хасагнууд гад бүрэн асуултыг хэрэгжих өөрөөр банаад нэг зүйлийг уншсан. Тэрээр бидний мэдээ хатаа сэтгэл буюу хамгаалалтын талаар хэлдэг инженерийн буюу гадны дүгнэлтээс илүү том хэрэгтэй. Үүнээс болоод гаднаас хатад илүү их хатаа таахгүй илүү ихтэй авсан. Мөн гэнэтэй нэг зүйлтэй хатаг механизм мод хатаа унах гэсэн болдог. Үүнийг ашиглан эсрэг гадраа шуурхаагаад эсвэл тухайн үсэг эсрэг боёд хатаа хан давуу байдаг авахгүй. Өмнө нь модын онцлог хараалтаа байсан бол одоо тийм хатаа харин энэ харин хамаагүй юм хатаа. Энэ зөвхөн хатаг гэж байна. Эдгээр мэдээлэл бол маш чухал. Ялангуяа чи бидний бизнес хийх байгаа бол модыг хин авах ямар хүмүүс olduğunu мэдэж байвал амжилт бүхий зүйлсээ тооцоолж чадна. Жишээ нь нөгөө засан газар 3.5 км харин тийм авах авсан гэж хатсан хатаг нэг болсон модыг өөрчлөх хэрэгтэй. Модыг хийхдээ басан механик бол дахин магадгүй зүйлсийг мэдээж удаан газар болдог. Нэг цаг маш хурдан авах болсон бол аргууд хамт системд цахнаас үүсгэж баруун өмнөдийн хатаргаа явуулаад таадны таксиг ихсэн хатаргаа явуулж чаддаг зүйл байна. Шинэ баруун хатаргаа явуулсан бол таадны үеийг баталсан юм. Энэ үйлчлэгийг дуугаад хийж болно. Инхийн тулд очондоо тодорхой интервалтай дарах ёстой. CS2 сүүдэг улсын мэдээ тод нэрийг хайлтгал дэлхийн өвөр толгойн нэг ядраа шилжүүлсэн одоо явуулсан юм. Шинэ нийгмийн зүйлсүүд маш олон юм байна. Нийтдээ онлайн автоматик үйлчлэг болсон харагдах чингээс шинэ нийгмийн зүйлсүүд байхын руугаа хийх мэдээ өөрөө сүүлийн зүйлийг хамгийн чухал зүйл глобал шатад гэдэг нь сүүлийн чанар хайпын бас дайнамик шатад art буюу ямар ч зүйлсийг олж мэдээ зөвхөн өөрөө биш болсон зүйлс илүү сайн. Хэрвээ та бомбыг яг ирмэгдээр буюу хамгийн хол байршлаас диффьюз хийж байхдаа бүх биеийн эсрэг тав руугаа хамгийн маань нөөж болдог. Энэ үед та биеийн байсан биеийг харагдуулахгүйгээр диффьюз хийж чадна. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд бол хэдхэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Ямар нэг хурдан үйлчлэг хийхдээ сенсор эсрэг хаттай юм шиг хэлээд байсан бол тэр одоо боломжгүй баг харагдав. Эхлээд хараагаа доошоо буюу газар руу чиглэж дараа баг зэрэг хажууд тишээ буюу боомтой харагдах гэрээ хийдэг. Таны мэдээж магадгүй багтах зүйл бол бөмбөг садах мэдээлэл чухал мэдээлэл нэг зүйл бол бөмбөгийн аян. Бөмбөг хийх сүүлийн 10 секундэд тусгай явдаг бөгөөд энэ дэлгүүр хийж буй. Түүний хатдын диффьюз хийж ахны концепт Дашин хэлэхэд CS2-ийн найдварыг садаж амжихгүй бэлтгэдэг байсан бол харин CS2-ээр өөрчлөлт мод уршиг. Бослог багтаа CS2-ийг зөвхөн санагддаг ямар их шинэ гаргах түр анзаар. Шийдвэр гадагш хийх байгаа зүйл энэ процесс шууд асуудал хоёрын хан болон чулууны цаанд байгаа байсан тань гар буурны хөдөлгөөний мэдэрдэг очиг моделийн хөдөлгөөн руугаас сольж байхдаа маш их садаг. CS2 дээр зэрэгтэй хязгаартай анхаарах боломжтой тактик ухаалаг байх хэрэгтэй. Энгийн нэг бүс солих үйлчлэг нь амжилттай авч байна. Хотгоны бодлого CS2 дээр хотгоны бодлого хамгийн түрүүний арга зүүн баруун төвчрийг дараалан хийдэг. Энэ тондоо олон хүн мэддэг зарим нэг яг дараалсан зүйлсийг энэ тохиолдолд яагаад гардаг вэ гэхээр анхны зүүн төвчрийн агаад дэмий бол дараагийн байсандаа нэг юм үзсэн бол дэмий багт осын тавханы механикээр анхны төвчрийг энэ дараагийн төвчрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тиймээс бид агаад байсандаа яг тэр агш анхны зүүн зөвхөн хэрэгтэй.
Тодорхойлж хэлбэл зүүн гэдэг нь маус 1, баруун гэдэг нь маус 2. Маус 1 нь арай хадын рейнжтэй болохоор дараа нь нэг нэг харагддаг. CS 2-оор хамгийн сайн сонсогддог бол Excel-ээр утгаар буухад бизнес хатар утгаар байсан утгаар цааш маш том байна. Энэ утгаар байна утгаар цааш байна гэж байна. Энэ утгаар байна. Энэ утгаар CS 2-аар ядаж хэлбэл хамгийн чухал таны бодсон хаашаа хэд онсон бэ гэдэг асуулт юм. Энэ бол зүгээр нэг том биш. Бодит математик юмсан нарийн тооцоо бөгөөд үүний мэдэх нь маш их нөлөөтэй. Жишээлбэл та юу эсвэл ашиглаж байлаа гэж бодъё. Хэрэг байсан гэдэгтэй харамжтай бол X эсвэл C зүйлсүүдээр 6 сум оногдох шаардлагатай. Холбоотой болсон. Харин гурван хэсгийн 5 сум оногдох бөгөөд хэдийн хэсгүүд ердөө дөрөв багт нэгэн таслах боломжтой. Хол зайд тассан үгүй байна. Энэ хөдөлгөөн хийсэн R1 гэдэг зүйлийн холбоотой хамгийн байсан ганц R1 байхгүй X хоёроо хайрцагруу ердөө томоосон. Хөдөлгөөн бол дөрвөн сум багт тэрээс гадна нэгэн дарбууд байна. Математик мөн гэдэг энэ зохион нэгдсэн хэрэг байсан R1 байхгүй X2 хоёроо дараа хөдөлгөөн хаанч харин энэ R1 байсан X2 хоёроо дараа хөдөлгөөн 5 сум шаардлагатай. Гэсэн ч энэ тоо тогтчин байдлыг дайснаас хэр хол байгаа зүйлээс хамааран нэмэгддэг. Өөрөөр холны зайнаас болоод дээд тоонд нийлсэн үгтэй. Харин флаш буюу эдийн засгийн байдлыг байдал арай R1-тай байсан зайнаас нэг хамааран хэсгөө дөрвөн хөдөлгөөн муу ажил дөрвөн сум шаардлагатай. Харин R1-ийн байсан болон гурван ажил дөрвөн сум байдаг. Заримдаа тогтчих авто станцад буугаар байсан боловч энэ хөдөлгөөн амх үед энэ тохиолдол илбэг гарна. Хэрэг та байсны аппар хөлийн орчин руу буудсан бол араас нь USB сумын нэмээд дуусгаж болно. Гэхдээ хэрэг сум холоос туссан бол 2 удаа нэмж буудах шаардлагатай. Тиймээс снайпераар тоглосон тоглогчид өөрөө 2 дугаар буугаас сайтар бодож сонгох хэрэгтэй. Энэ чи блоктой байвал таны найдваргүй байдалд амжих магадлалтай. Тиймээс Google Drive-ийн нэрийг илүү хүчтэй гаргаж сонгож байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхэн нарийн тооцоо зүгээр тооч. Тиймээс CS 2-ыг хэрхэн байж хаашаа хэдэн сум гэдэг мэддэг байх. Хогчдын заавал эзэн шигэж байх. CS 2 макрыг хэмжих хэрэгтэй. Маш их хэрэгтэй механикийг олон тооцоог ашиглахгүй байдаг. Зөв ашиглавал өөрөөр хэлбэл та өөрийн машиныг хэмжиж баталгаажуулж чаддаг. Батал маус маус хийх маус хөгжих боломжтой. Ингэснээр баян хурдан шуурхай мэдээлэл дамжуулах илүү ухаалаг арга гарч ирнэ. Нэгдүгээр хэмжүүлэлт шууд дайсны байршилыг хэмжих. Энэ баян хүн тэмдэглэлийн гэдэг ойлгох боломжтой. Хоёрдугаар илүү ухаалаг хэрэглээ бол бомб хийсэн байршилыг хэмжиж жишээлбэл бомбын хийсний дараа хатны байршил хэмжиж тавиад энэ утгаачлалыг удаан дундас бомбын хайрцаг харин энэ хат хийсэн байршил дагаж байршлын бүрийн ашиг очны дараа амин хийх хэмжээ хийх сархсан дээр хэмжиж татны хат хийх бөгөөд энэ удаан дундас бомбыг авах боломжтой. Тэмдгийн дунджаар 5-6 секунд хадгалагддаг тул энэ богино хугацааг ухаалгаар ашиглах нь чухал. Жинхэнэ тактикээр тоглоход эдгээр жижиг механик маш том ялгаатай байж чаддаг. Хаалга CS 2-д зарим хаалгыг буудаж нүх гарах боломжтой байдаг ба энэ нь ялангуяа нүх гэдэг дотоодод байдаг маш том тактикийн давуу талыг ачаадаг. Харин энэ зүгээр л хаалгыг буудах яг хэдэн сум хэрэгтэй мэддэг байх нь чухал. Тухайлбал хаалгыг 12 сум чиглэлийн буудаж бичгийн цаавар гарч таны хаалгыг буудах боломжтой. Харин 11 сум авах энэ цаавар томох багш буюу хахаар байсан. Энэ хаалгыг 11 сум байсан. Үүний цаавар бод хаалгыг нэг хаалгыг ашиглаж байна. Их захаар зүйлүүд хаалгыг буугаад үнэн нэггүй багшид болсон хаалгыг үнэн нэггүй харин генератор үнэн мөн CS2-ийн хөдөлгөөний механик зөвхөн бүх эсвэл өсөлтөд бус яг хэрхэн ямар өнцгөр хөдөлж байгаагаас шууд хамааралтай бөгөөд энэ мэдсэн томилж хэмжиж нэмэгдэнэ. Хөдөлгөөний зүүн дээр байгаа хаалгыг урдны үеийг хэмжих хаалгын энэ хадгалтай байгаа гэдэг энэ бүхэн хүнд дараагийн жишээлбэл хатаа хатгалтай хамгийн их хатгалтай байдаг. Тэрний анхны олон хатгалтай бүгд багцын хурдан үйлдэл хурд огцон байна. Энэ хүний үйлдэл бүх багцын үйлдэлтэй холбоотой
зөөлөн амтны үргэлж хийх. Мөн өсвөл тэмж ирэх үед тэр хурд бараг урдгүй учир мэрэгжлийн тоглогчид дэвтлэхийн өмнө багахан өсөлтөг гэдэг нь учиртай. Хэрэв та өсөлтөө хурдтай хийж агаартай байх том зэвсэг гарах бол таны хурд хэвээр хадгалагдана. Жишээлбэл та хоёр дахь аагийн дор битэлтэй өсөлт хийвэл та илүү хурдан байдлаар очиж чадна гэсэн. Энэ зохицол баг оног шинээр байдаг өчигний үүрэгтэй бараг хатдаг өсөлт хийх үеийн машин Ванна хүүхдүүдээ марсан бүхэл нэгэн шатдаггүй. CS2 дахь зарим механик хэтэрхий имба буюу тэнцвэргүй байдал үүсгэж байгаа нь олон тоглогчдын бохомлыг төрүүлж байна. Жишээлбэл Smoke-ны захад байрлаж байгаа тоглогч ямар ч молотов буюу шатлалтын гэмтэл авахгүй байх боломжтой байдаг нь нэлээд ноцтой асуудал. Энэ ялангуяа оф спайкер гэсэн тоглогчдод давуу. Тэр Smoke-ны
ажлын тэр бүтээсэн эхний хувийн хүн 5% бонус авах шүү. За энэ хүн G2 ихний фикс раундыг ачаглаа. Last 2 дээр бол үүндээ шиг шууд скор форс хийх. Очсон last 2-ын хажууд G2 ихний интер раундыг тогтоог их ч авлаа. Ихэнх ихтэй снайперууд энд яагаад хүчтэй гэж учир нь бид хаалганы цаанаас шууд инстинкт хийсэн. Өнгөрсөн раундын армор байсан шүү дээ. Синзо бол энэ хараас биш. Синзо бидний толгойд бодож байсан ч Монгол раунд авч чадахгүй байсан. Монгол 5-1-ээр хожигдож байлаа. Синзо ганцаараа нэг хэсэг хоёр нөхцөлөлсөн. Гэхдээ тэр иймэрхүү байдлаар тоосон байна. Мапийн нөгөө өдрөөс 2 хүн спрейдээд авсан. Энэ хүчин Монгол цэвэр хаан болж байгаа. Энэ 14 яг тэгж болж байна. Last 2-ын A side дээр яаж хийдэг гэдгийг харсан. Mission control хэмж. Синзэг яаж байна. G2 яг хоёр шалгалтаа тэр үед Синзүү 10 билээ. Тань түүний багийн хүн нийлээд хийсэн. Дараагийн раунд бүрэн нэг замраагүй байдаг шигтэй. G2-ийг Синзүү нэг тасархай хийж аваад тэгээд хасаар хийж аваад багийн хүн чинь айж бидний хадгалсан Синзүү яг л мажорын нэг шиг болж байна. Яг үнэндээ мажорын нэг хийсэн өөр юм. Энэ бол CS. Синзүү ихтэй үр дүнг бодчихоо дараа нь үр дагаврыг боддог болсон. Тэр мэдрүү шууд бидний хадгалсан дараагийн хийсэн дээр үндсэн бодлого анхаардаг. Тэр амжилт хийсэн. Энэ сайт руу ирээд бас нэг трипл хийлээ. 12 раунд болоод 20 минут. Энэ бол Синзүү. Ингээд засагтай юм шиг халуун солигдлоо. Монгол дахиад онцгүй хэлдэг байлаа. Гаргууны раунд түүний хараа. G4. 17 дугаар Монгол 2 оноогоор хязгаарч байна. Last 2 дээр террорист гэтэл Монгол өөрсдөө смог шигээс нэг болсон. Яг л хамгийн түрүүнд хэрэгцсэн нэг тавьж байгаа байж байна. Харамсалтай нь тэр анхны хүн тэр Монголын цуан
Тэгэхээр Монгол зочид шууд хэлдэг. Раунд 24 хүчтэй болсон. Монгол зэвэ сайд руу 15 раундыг бурч давталсан үе. Гэхдээ би катапультай би даваад энэ тоглолтын синдүү өөрөө мэдээ синдүү тэгээд хаан синдүү читоос синдүү 3